Нобелийн шагнал гардан авч байсан Альберт Швайцраас нэгэн удаа ингэж асуужээ. Доктор, өнөөгийн хүмүүсээс чухам яг юу нь болохоо байцгаад байна уу? Авгаа доктор хэсэгэн зур чимээгүй байснаа. Хүмүүс боддгүй юм гэж хариулсан гэдэг. Яг энэ талаар бид өгүүлэх гэсэн юм. Бид өнөөдөр алтан үед амьдарч байна. Энэ нь хүмүүсийн хүсэл эрмэлзэл болж байсан хамаг л мөрөөдөл төсөөлөл болон хөдөлмөрөөр бий болгохоор эрмэлзэж байсан олон мянган жилийн амжилтын эрен үе юм. Ийм сайхан үед амьдарч байгаа хэдий ч бид үл ойшоох мэт хандж байна. Бид энэ дэлхийн хамгийн баян эрен үед амьдрах аз завшаантай хүмүүс. Хүн бүрт хүрэлцэхээр авгаа их аз завшаан. Гэвч та юу болоод байгааг мэдв үү? 25 настай 100 хүнээр жишээ авч үзье. Тэр хүмүүс 65 нас хүрэхэд ямар байдалтай байх талаар танд төсөөлөл тамаг байна уу? 25 настай тэдгээр 100 хүмүүс бүгдээрээ гараанаас гарахдаа амжилтанд хүрнэ гэсэн итгэлтэй байгаа. Амжилтанд хүрэхдээ итгэлтэй байна уу гэж хинээсэн ч асуусан. Тэд бүрэн итгэлтэйгээр тийм гэж хариулна. Тэднийг харахад амьдрал руу тэмүүлсэн хүсэл эрмэлзэл эрч хүчээр дүүрнэ. Нүдэнд нь орч галзах мэт оргилсон их урам зориг та мэдрэх болно. Тэдэнд амьдрал яг л адал явдалтай кино мэт санагдаж байгаа. Гэхдээ тэд 65 нас хүрэхэд ганцхан нь баян, 4 нь санхүүгийн бие даасан байдалтай, 41 нь одоо хүртэл ажилдаг. Үлдсэн 54 нь бусдаас хараат ядуу байна. Бодоод үзтээ 100 хүнээс ердөө 5 л амжилтанд хүрсэн байна. Бусд нь яагаад амжилтгүй байна вэ? Тэднийг баг залуу байхад нүдэнд нь галзах оч хаач вэ? Тэдний итгэл, мөрөөдөл, найдвар, төлөвлөгөөнүүд нь яачих вэ? Ердөө 5% амжилтанд хүрдэг гэхээр амжилт гэх үгний утгыг тодорхойлох хэрэгтэй болж байна. Миний хайж олсон хамгийн оновчтой тодорхойлолт бол үнэлүүштэй, туйлын зорилгыг дэвшилттэйгээр хэрэгжүүлэхийг амжилт гэнэ. Хэрвээ хэн нэгэн өөрийн зорьсон зорилгын төлөө ажиллаж хаашаа чиглэж байгаагаа мэдж байвал тэр хүн амжилтанд хүрдэг байна. Үгүй бол мэдээж бүтлгүйтнэ. Үнэлүүштэй, туйлын зорилгыг дэвшилттэйгээр хэрэгжүүлэхийг амжилт гэх юм. Хүн өөрийгөө олох нь хэмээх алдарт номон дээр хулчгар гэдэг нь эр зөрөгтэй гэдгийн эсрэг утгатай үг биш юм. Эр зөрөгтэй байхын эсрэг утга нь аялдан дагах, уялдан зохицох. Яг энэнд өнөөдрийн бэрхшээлд оршиж байгаа. Энэ нь маш олонх бүтлгүүтлийн шалтгаан болж байна. Аялдан дагалдах. Хүмүүс бусдынхаа зан төлөв хийж байгаа үйлдэлийг дуурайгаад хаашаа чиглэж байгаагаа яг яагаад гэдгийг мэддэггүй байхаас шалтгаалдаг байна. Та бодоод үз. Америкийн нэгдсэн улсад 65-аас дээш настай 40 сая хүн байна. Тэд бараг бүгд ядуу. Тэд наад захын хэрэгцээгээ бусдаар хангуулан амьдарч байна. Бид 7 настайдаа уншиж сурдаг. 25 нас гэхэд амьдралаа аваад явах чадвартай болсон байдаг. Энэ насны ихэнх хүмүүс өөрсдөөсөө гадна ар гэрээ бас тэжээж байдаг байна. Гэвч бид 65 нас хүрсэн ч ийм баян газар нутаг, элбэг хангалуун цаг үед яаж санхүүгийн чөлөөт байдалд хүрэхээ суралцж чадаагүй байдаг. Яагаад? Яагаад гэвэл бид аялдан дагалдаж амьдарч байдаг. Бид тэр амжилтанд хүрч чаддаггүй 95 хүнтэй адилхан байх гэж цаг хорон бүрээ үрдэг болохоор тэр. Хүмүүс яагаад аялдан дагалдах байдлаар амьдардаг вэ гэж үү? Тэд үнэхээр яг яагаад гэдгээ ч мэддэггүй. Ихэнх хүмүүс хүний амьдрал гаднах хүчин зүйл болох тохиолдлоос хамааралтай гэж боддог. Тэд бол захиргааталтанд ор амьдардаг хүмүүс. Ажил эрхэлдэг хүмүүсээс нэгэн судалгаа авчээ. Энэ судалгаагаар та юуны тулд өглөө босдог вэ? Яагаад ажил хийдэг вэ гэж 20 хүнээс асуухад тэдний 19 нь яг яагаад гэдгээ ерөөсөө мэддэггүй гэж хариулжээ. Тэдгээр хүмүүсээс дахин асуухад тэд бүх хүмүүс л өглөө ажилдаа явдаг шүү дээ гэж хариулсан гэдэг. Энэ нь тэдний өглөө босох, ажилдаа явах шалтгаан нь. Бусад бүх хүмүүс тэгж байгаа болохоор би ч бас тэгэх ёстой гэж боддог байна. Амжилт гэх үгээ эргэн нэг санацгаая. Хэн амжилтанд хүрдэг вэ? Үнэлүүштэй, туйлын зорилгыг дэвшилттэйгээр хэрэгжүүлж байгаа хүн амжилтанд хүрдэг. Би яг ийм хүн болно гэж тодорхойлоод түүнийхээ төлөө хөдөлмөрлж байгаа хүн амжилтанд хүрдэг.
Амжилтанд хүрсэн хүмүүсийн энгийн жишийг дурдъя. Амжилт гэдэг бол сургуульд багшилж байгаа багш юм. Яагад гэвэл багшлах нь түүний хүсэл мөрөөдөл байсан. Амжилт гэдэг бол гэрийн эзэгтэй болоод хүүхдээ харж байгаа бүсгүй хэлнэ. Яагад гэвэл тэр маш сайн эхнэр, сайн ээж болохыг хүссэн ба түүнийгээ сайн биелүүлж байгаа болохоор. Амжилт гэдэг нь танаа гэрийн ойролцоо байх гутал засварын газар. Яагад гэвэл тэр гутал засварчны мөрөөдөл байсан. Амжилт гэдэг нь хуваарай бизнес эрхлэгчийн шинэхэн компани юм. Яагад гэвэл тэр бизнесээ эхлүүлэхийг чин сэтгэлээсээ хүссэн. Амжилт гэдэг нь ямар ч хүний эртнээс тодорхойлсон зорилгоо биелүүлэхийн тулд зүтгэж байгаа хүний хэлнэ. Яагад гэвэл тэр хүн хийн гэдэг шийдвэрээ зориудаар гаргасан. Харамсалтай нь 20 хүнээс ердөө нэг нь л тэгж чаддаг байна. Ирээдүйд хүн төрөлхтөнд юу тохиолдох бол гэсэн асуултын хариултыг хайж би 20 жил судалсан. Бид ирээдүгөө баттай хэлж чаддаг болох. Ирээдүйг нь баталж чадах ямар нэгэн түлхүүр байгаа үгүйг би мэдхийг хүссэн юм. Хэрвээ таны ирээдүйн амжилтын талаар ямар нэгэн түлхүүр үг байдгийг та мэддэг, тэрийг яаж хэрэглэхээ мэддэг байсан бол та ашиглах уу? Юу гэж? Тийм түлхүүр байдаг. Би түүнийг олсон. Зарим хүмүүс амьдралынхаа турш үнэн шударгаар ажиллаж амьдэрсэн мөртлөө яагаад дөрвтойхон зүйлд хүрч чаддгүй болоо гэж та бодож үзсэн үү? Ер нь энэ талаар боддог. Хүн насан туршдаа ажиллаад л байна. Тэгсэн чи ямар нэгэн амжилтанд хүрдэггүй. Гэтэл яагаад зарим нь бараг ажиллахгүй шахуу байж хүссэн бүхнээ аваад байдаг юм болоо гэж та бодож байсан уу? Тэрний хүрсэн бүхэн нь алт болон хуурах юмаа гэгдэх хин нэгний талаар та сонсч байсан л баг. Амжилтанд хүрсэн хүмүүс түүнийг алдахгүй үргэлжлүүлээд л байдгийг та анзаардгүй. Харин эсрэгээрээ бүтлгүүцсэн хүмүүс бүтлгүүтэй л байдгийг та анзаардгүй. Тэдний гол ялгаа нь зориг юм. Бидний зарим нь зоригтой байхад зарим нь зориггүй байдаг. Зоригтой хүмүүс амжилтанд хүрдэг. Яагад гэвэл тэд хаашаа чиглэж байгаагаа мэддэг. Энэ үнэхээр л ийм энгийн. Та бомтоос гарч байгаа усан онгоцыг төсөөлөд үз. Тэр онгоц гарахаас өмнө аяллаа төлөвлөгөөг нарийн сайн гаргасан байж. Онгоцны ахмад болон багийнхан хаашаа явахаа, хэр удаан явахаа бараг бүгд мэдж байгаа. Энэ бол бодиттой зорилго гаргасан онгоц юм. Тийм болохоор ийм 10,000 хөлөг тутмын 9,999 нь зорьсондоо хүрдэг. Одоо дахиад нэг хөлөг онгоц төсөөлье. Гэхдээ энэ удаад онгоцны ахмад болон багийнхныг хасчихъя. Энэ удаад явах чиглэл, очих газар болон зорилго үгүй байна. Хөдөлгүүрийг нь асаагаад далайд тавьчихъя. Хэрв тэр онгоц ядаж бомтоос гарч чадлаа гэхэд далайд живэх юм уу? Аль нэг арал дээр очиод гацчихна гэдэгтээ та санал нийлж байгаа бах. Зааж өгсөн чиглэл хөтөж өггүй тул энэ онгоц хаашаа ч явж чадахгүй. Энэ нь хүн төрөлхтөнтэй яг адилхан зүйл. Одоо бүгдээрээ миний яриад байгаа дэлхий дээрх хамгийн хажирхалтай нууц руу буцаад оръё. Яагаад амьдрал дээр зоригтой нэг нь амжилтанд хүрээд зориггүй нэг нь бүтлгүүтдэг гэж? Хэрвээ та одоо миний хэлхийг үнэхээр ойлгож чадах юм бол энэ нь таны амьдралыг оронгоор нь эргүүлж чадхаар тийм хүчтэй зүйл. Яг одооноос миний хэлэх гэж байгаа зүйлийг гүн гүнзгий голдоо хортол ойлгож чадвал таны амьдрал хизээч урдих шигэ байхаа болно. Таны амьдралд аз жаргал татагдаж ирэх мэдрэмж мэдрэгдэж эхэлнэ. Таны хүсэж байгаа бүхэл зүйл тань руу ирэхээр дараалан зогсож байгаа юм шиг санагдах болно. Хэрвээ та өмнө нь айдас түгшүүр, асуудал санаа зовнилоор дүүрэн байдаг байсан бол яг одооноос эхлээд тэдгэрийг мартах болно. Айдас эргэлзээ түүх болон хувирна. Амжилтанд хүрэх бүтлгүүтэх хоёрын түлхүүр нь энэ. Бид юу бодож байна? Тийм л болдог. Дахиад хэлье. Бид юу бодож байна? Тийм л болдог. Түүхэн дэх агуу хүмүүс, гүн ухаантнууд, мэргэд, багш эрдэмтэд өдий төдий зүйлсээр санал зүрдэг байсан боловч тэд бүгдээрээ энэ зүйлтэй дуу нэгтэйгээр санал нийлдэг байна. Амжилтанд хүрэх хийгээд бүтлгүүтхийн шалтгаан нь энэ. Бид юу бодож байна? Тийм л болдог. Ромын авгаа их хаан Марк Аврели юу гэж хэлснийг сонс. Хүний бодлууд ямар байна? Амьдрал нь тийм л байна. Гүн ухаанч Уильям Джеймс ингэж хэлжээ.
Миний үеийн хамгийн авгаа нээлт нь юу байсан бэ гэхээр хүндрэлтэн оюун санааныхаа хандлагыг өөрчилснөөр амьдралаа өөрчилж чаддаг. Мөн тэрээр та ямар нэгэн үр дүнд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсч чадвал та бараг ихэнхдээ түүндээ хүрэх болно. Та баян болохыг хүсвэл та баян л болно. Та илүү сайн байхыг хүсвэл илүү сайн л байх болно. Гагцхүү та эдгээр зүйлсийг сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй бөгөөд тохирон зохицохгүй бусад олон зүйлсийг давхцуулан хүсч болохгүй гэсэн байдаг. Шашин номын судрууд дээр ч энэ талаар дурдсан нь бий. Миний эртний найз доктор Норман ийм маягаар бичжээ. Энэ бол огторгуй ертөнцийн авгаа их хуулиудын нэг юм. Энийг би арай залуу эрч хүчтэй байсан үедээ мэдсэн болоосой гэж их бодох юм. Энэ нээлтийг би хожуу олж мэдсэн бөгөөд амьдралд маань тохиолсон хамгийн том нээлт гэж үздэг. Тэгэхээр агуу хуулийг товч бөгөөд тодорхой дурдвал хэрэв та эерэг бодол агуулдаг бол эерэг үр дүн гарна. Сөрөг бодол агуулдаг бол танд сөрөг үр дагавар ирнэ. Уильям Шекспир ингэж хэлжээ. Бидний зориглоод хүрч чадах байсан сайн сайхан бүхнийг бүснүүлж байдаг. Аливаа зүйлийг хийхээс айж сүрддэг эргэлзээ хэмээх бодол нь урвагч юм. Хүмүүс одоогийн байгаа байдлаа байнга л нөхцөл байдлын улмаас ийм болсон гэж чичлээд байх юм. Энэ хорвоод ихэнх хүмүүс өглөө босоод өөрсдийн тохиромжт нөхцөлийг хайдаг хүмүүс байдаг ба хэрвээ тэр нөхцөлөө олж чадахгүй бол түүнийг бий болгож байдаг хүмүүс. Ингээд бодоод үзвэл их л тодорхой байгаа биз. Тэгэд энийг мэдж авсан хүмүүс эхэндээ зөвхөн өөрсдийгөө авгаа том нээлт хийж эхлэе гэж боддог байж. Бид юу бодож байна? Тийм л болдог. Тэгэхээр бодит зорилгын төлөө цагийг оновчтойгоор өнгөрөөж байгаа хүмүүс амжилтанд хүрдэг гэж хэлж болно. Яагаад гэвэл сэтгэж бодож байгаа зүйл нь л тэр. Бид хаа хүрэх нь бодлоос шалтгаалдаг. Тиймээс үүний яг эсрэгээр хаашаа чиглэж байгаагаа мэддэггүй зориггүй хүмүүсийн бодож байгаа зүйлс нь бодлоонтой, төгшүүртэй, айдас, уур уцаар, санаа зовлтоор дүүрэн байж таарна. Тэдний амьдрал энэ бүхэн дээр тогтож байгаа. Үнэн дээр юу ч боддгоо бол бид хинч биш болно. Энэ тэгэд яг яаж хэрэгждэг юм болов? Бид нар яагаад бодсноор болдог гэж? Бид энэний талаар мэддэг бүх зүйлсээ танд хэлж өгье. Үүний тулд би та бүхэнд хүний оюун ухааныг төлөөлүүлэн жишээ авч тайлбарлая. Хүний оюун санааг тариалангийн талбайтай зүйрлэе. Та юу тарина? Тийм л ургац сураана. Нэгэн тариаланч хэсэг газартай. Тэр газар нь үржил шим өндөртэй гэж бодъё. Тариаланч тэр газарт юу хүснээ тарьж болно. Юу тарснаас үл хамаарч үржил шимт газар нь тэрнийг л ургац болгон буцааж өгдөг. Ямар ургац гарах нь тариаланчийн шийдвэрээс л хамаарна. Хүний оюун санааг тариалангийн газартай зүйрлж байгааг санаарай. Яагаад гэвэл хүний оюун санаа яг л тэр тариалангийн газар шиг тархиндаа юу ургуулж байгаа нь хамаагүй. Та юу тарина, тэрийг л буцааж өгдөг. Таны юу тарих нь хамаагүй байдаг. Ингээд тариаланчийн гарт хоёр өөр үр байна гэж төсөөлье. Нэг нь эрдэн шишийн үр, нөгөөх нь гувай хадан гих хорт ургамлынх. Тэрээр энэ дэлхийн хөрсөнд хоёр жижигхэн нөх ухаад нэгэнд нь эрдэн шиш, нөгөөд нь гувай хатан суулгалаа. Тэр суулгасан үрнүүдээ услан тордож анхаарал тавина. Тодорхой хугацаа өнгөрсөний дараа юу болох вэ? Маргаангүйгээр тэр газарт бид юу тарина, түүнийг л хургааж авна. Шимт газрын хувьд тариаланч юу тарснаас үл хамааран сайхан эрдэн шиш, мөн их хэмжээний хорч өгч болно. Цаг хугацаа өнгөрч хоёр төрлийн ургамал гүйцэд боловсрно. Нэг нь хоол, нөгөө нь хор. Хүний оюун санаа нь газрыг бодвол хамаагүй хүчтэй, агуу бөгөөд нууцлаг зүйл юм. Үр дагавар нь адилхан. Бид оюун санаандаа юу тарих нь хамаагүй байдаг. Амжилт эсвэл бүтлгүйтэл. Бодит зорилгын төлөө цагийг оновчтойгоор зарцуулах, эсвэл бодлон, айдас, түгшүүр, үл ойлголцол гэх мэт. Гол нь бид тархиндаа юу тарьж байна, тэр нь бидэнд заавал буцсан ирдэг. Хүн төрөлхтний судалж амжаагүй байгаа хамгийн сүүлийн агуу том төв бол хүний оюун ухаан юм. Бидний төсөөлж чадхааргүй тийм агуу байдал нуугдж байдаг. Бидний тарьсан болгоныг буцааж өгдөг. Үнэхээр тийм юм бол хүмүүс яагаад оюун санаагаа ашигладаггүй юм бэ гэж та асууж магадгүй. Би энэ асуултын хариултыг олсон гэдэгтээ ч бас итгэлтэй байна. Асуудал нь юунд байна гэхээр бидний оюун ухаан ам орох цагаасаа л байсан. Бидэнд үнгүй ирсэн.
Бид ямар ч үн төлж аваагүй юмд хамгийн бага үнцэн өгдөг. Харин эсрэгээр бид мөнгөөр авсан зүйлсээ эрхэмлэн чухалчилдаг. Гэтэл энэ гаж буруу санаа нь яг эсрэгээрээ үнэн байдаг. Өөрөөр хэлбэл амьдрал дээр байх хамгийн чухал зүйлс бидэнд үнгүй ирдэг. Бидний оюун санаа, бие махбод, сүнс сүлд, сэтгэл зүрх, итгэл найдвар, бидний мөрөөдөл, оюуны чадамж, гэр бүл, ахын дүүс, найз болон эх орон гэх мэт. Энэ бүхэн бидэнд үнгүй байдаг. Гэтэл бидний мөнгө төлж авдаг зүйлс яг үнэндээ маш хямдхан, хизээч хэлсэн орлуулад авчих боломжтой зүйлс байдаг. Сайн хүн бүх хөрөнгөө алдсан ч тэр бүхнээ буцаагаад олж авах чадaltaй байдаг. Үүнийг хэдэн удаа ч хийж чадна. Байшин шатаж нурсан ч ахаад барьж болно. Гэвч бидэнд үнгүй ирсэн зүйлсийг юугаар ч орлуулж болохгүй. Болдоггүй. Хүн оюун ухаанаа ашигладгүй шалтгаан нь энэ. Бид түүнийг нэг байж л байдаг юм гэж үүлээ ошоох байдалтай ханддаг. Оюун ухаан нь бидний туушааж байгаа ямар ч зүйлийг биелүүлэх чадвартай байдаг хэдий ч бид түүнийг хэрэгтэй том зүйлд биш, өдөр болгоны аар саархан жижиг зүйлд ашигладаг байна. Бид чадварынхаа 10 хүрэхгүй хувийг ашигладаг гэж эрдэмтэд батлаад байгаа. Тэгэхээр та яг одоо шийдвэрээ гарга. Та юу хүсэж байна? Зорилгоо тархиндаа суулга. Энэ бол таны амьдралдаа гаргах хамгийн том шийдвэр юм. Та үнэхээр юуг хамгийн ихээр хүсэж байна? Та хамгийн сайн борлуулагч болмоор байна уу? Хийж байгаа ажилдаа том амжилт гаргамаар байна уу? Ажиллаж байгаа компанида ахиж дэвшмээр байна уу? Эсвэл та баян болмоор байна уу? Та юу хүсэж байна? Түүнийхээ үрийг оюун санаандаа суулган, тордон арчилж, зорилгынхоо төлөө тууштай ажиллах юм бол тэр нь бодит болж ургана. Тэр бүхэл энэ нь бодит болохгүй байна гэж огтхонч байхгүй. Та төсөөлж байна уу? Энэ бол хууль. Ноён Исаак Ньютоны таталцлын хуультай адилхан. Дээр байгаа зүйл доошоо л ундаг. Хизээч дээшээ явахгүй. Энэ нь байгалийн бусад бүхэл хуулиудтай адил. Тэднийг өөрчлөх боломжгүй дээр тэд байнга ажиллаж л байдаг. Та өөрийн зорилгоо тайван, намгүм орчинд эргээр бодоод үз. Тархиныхаа мэлмигээр та өөрийгөө зорилгодоо аль хэдийн хүрсэн байдлаар төсөөлөн хар. Зорилгодоо хүрсэн үедээ та юу хийж байх вэ? Тэр үеэ төсөөл. Та санаа нийлэгч бай, үгүй ч бай. Бид өнөөдрийг яг одоог энэ мөчийг өөрсдөө мэдэрч бүтээсэн. Бид бүгдээрээ ирээдүйн талаарх өөрсдийн төсөөлөл бодлын хүчинд харьяалагдан амьдардаг. Яагаад гэвэл та маргааш, нөгөөдөр, дараа сар, эх жил юу бодохоос шалтгаалж таны ирээдүйн амьдралтай нь биелэлээ олдог. Таны оюун ухаан таныг хөдөлдөг. Би нэг удаа Аризоногоор явж байснаа тод санддаг юм. Тэр үед би ойролцоогоор 60 км цагийн хурдтай 30 орчим тонн ачаа ачсан авраг том ачааны машиныг харсан юм. Тэгсэн тэр ачааны машины хамгийн дээр нь жижигхэн биетэй хүн суучихсан жолоодон явж байлаа. Би үүнийг хараад тэр авраг том ачааны машин хүний оюун санаа хоёр ямар адилхан юм бэ гэж бодсон. Та тийм том, авгаа их энергийн их үүсвэрийн удирдлагын хэсэгт сууж байна гэд төсөөл. Та гараа хүмүүн хоошоо сууж тэр том тэргийг жолоодлогогүй орхих уу? Эсвэл жолооны хүртнээс сайн гихч нь атгаж тэр их хүчийг тодорхой зорилгын зүгт чиглүүлэх үү? Тэр бол таны шийдэх хэрэг. Жолооны ард таал байгаа. Та анзаарч байна уу? Биднийг амжилтанд хүргэдэг хууль маань хоёр эрттэй сэлэм юм. Бид өөрсдийн бодлоо удирдах ёстой. Хүмүүсийн аз жаргалтай, сайн сайхан байх, ариун их баялагтай байх гэх мэт хүсч мөрөөддөг бүхэл зүйлд хүргэж чадах энэхүү хууль нь мөн биднийг доош нь ч унгаж болдог. Бид түүнийг яаж ашиглахаас л шалтгаална. Амжилтанд уу, эсвэл уналтанд уу? Энийг л амьдралын хамгийн хачирхалтай нууц гэд байгаа хэрэг. Гудамжаар яваад хүмүүсээс амжилтанд хүрэх нууц юу вэ гэж асуувал хариулж чадах хүн таарахгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ бид энэ бүхнийг үнэхээр ойлгоод амьдралдаа хэрэгжүүлж чадвал энэ нь үнэлж баршгүй чухал зүйл юм. Энэ нь дан ганц бидний амьдралд ч үнцэнтэй биш. Бидний гэр бүл, ахын дүүс, найз нөхөд, хамт олон, хүрээлэн байх бүхэл хүмүүсийн амьдралд ч агуу их нөлөө үзүүлдэг. Амьдрал гэдэг сэтгэл догтлуулсан
адал явдлаар дүүрэн байх хэрэгтэй шүү дээ. Та өглөө орноосоо босохдоо баяр баясгаланг мэдрэх хэрэгтэй. Та ажлаа сайн хийдэг болохын тулд дуртай газараа ажиллах хэрэгтэй. Бид юу ч өгөхгүй бол юу ч авч чадахгүй гэдгийг та мэдэх байх. Эмч болохын тулд та олон жилиг зориулж хэцүү хичээл үзнэ. Тэгэхээр та өөртөө байгаа асуудлаа хамаг л эр зөргөө хурцлан байж эерэг бодлоор дарж байх нь чухал байх нь. Өөртөө тодорхой бодит зорилго тавин байж болох бүхий л талаас нь авгаа их оюун санаагаараа бодож, боломж хийдэлд яаж хүрэх вэ гэх төсөөлөн бодох чадвараа чөлөөтөө ажиллуулж, зорилгын замд саадуулах ямар ч зүйл байж болохгүй гэсэн тэр нөхцөл байдлыг илтгэх тэр үйл явцыг яриад байгаа юм. Тэгэд та хаанаас ч орлого олдог байлаа гэсэн орлого бүрийнхээ 10%-ыг хадгалдаг байх хэрэгтэй. Энэ нь хэрвээ бид хадгалж чадчих байвал бидний хийж байгаа ямар ч ажил авгаа их боломжуудыг нээж өгдөг гэдгийг сануулж байдаг. Тэгэхээр танд хийх 5 алхам байна. Үүнд бодох. Та юу бодож байна? Тийм л болдог. Төсөөлөх. Төсөөллөө ашиглан та оюун ухаан дотроо халин ниснэ. Эр зориг. Зорилгынхоо төлөө өдөр бүр анхаарлаа төвлөрүүл. Хадгал. Олж байгаа орлого бүрийнхээ хамгийн багадаа 10%-ыг хадгал. Үйлдэл. Үйлдэл хийхгүй бол бидний санаа хэвээрээ л үлддэг. Та нэг карт гаргаад түүн дээрээ юунаас илүү хүсдэг зүйлээ бич. Энэ нь юу ч гэж болно. Илүү их мөнгө олох, хэд дахин их орлого, сайхан байшин, ажил дээр амжилтанд хүрэх, амьдралдаа ямар нэгэн байр суурь эзлэх, эсвэл хайраар дүүрэн халуун дулаан гэр бүл ч юм уу. Бид бүгд л ямар нэгэн зүйлийг хүсдэг. Бичих хүсэлт нь ойлгомжтой, тодорхой байх хэрэгтэй. Та картан дээр яг юуг төлөй хүсэж байгаагаа бич. Бусдад харуулад байх шаардлагагүй. Өөртөө л хадгал. Карта бидээ авч яваад өдөрт хэд хэдэн удаа хар. Та өглөө бүрийг өөрийн зорилгоо урамтайгаар, тайвнаар, эргээр бодож эхлүүл. Яг тэгх үед та гинт нэг зүйлийн төлөө ажиллах хүсэлтэй болно. Өглөө босох, амьдрах шалтгаан чинь болж өгнө. Өдрийн турш танд боломж олдох бүрт орой унтахаасаа өмнө картан дээрээ юу гэж бичснээ хар. Харж байх зураа та зорилгоо бодон биелэх нь үнэн хэмээн ухамсарлаж байгаа болохоор таны бодол заавал биелэх ёстой гэдгийг сана. Үнэн дээр таны бичсэн зүйлээ бодож эхэлсэн цагаасаа л таних болсон байдаг. Та өдөр тутмын ажлаа хийж байхдаа эргэн тойрныхоо агуу их баялагийг анзаарч бай. Энэ их баялагийг та ч гэсэн эзэмших боломжтой. Та зүгээр л асуу. Одооноос эхлээд та айдсаа бүр мөсөн үлдэнхөө. Айдс төрүүлсэн эсвэл сөрөг бодол орж ирэх бүрт та өөрийн авгаа их зорилгынхоо тухай бодлоор соль. Хүндрэлтний хувьд сөргөөр бодох нь эргээр бодохоос хавьгүй амархан байдаг. Тиймээс ч хүмүүсийн ердөө 5% нь амжилтанд хүрдэг баг. Та одооноос эхлээд өөрийгөө тэр 5%-д хамааруулах хэрэгтэй. Ямарваа нэгэн зорилгын төлөө урагшаа тэмүүлэн ажиллая гэсэн шийдвэр гаргасан яг тэр мөчөөсөө амжилттай хүмүүсийн нэгэн болсон. Хаашаа чиглэж байгаагаа мэддэг ховор хүмүүсийн нэг болох болно. 100 хүн тутмаас та 5-д нь орж эхэлнэ. Эдгээр үгсийг марталгүй санаж яв. Асуу. Танд өгөх болно. Хай. Танд олдох болно. Тогш. Танд нээгдэх болно. Асууж байгаа хүн бүр хүртэх болно. Ийм л гайхамшигтай, ийм л хялбар юм. Үнэн дээр хүрээлэн байгаа төвхтэй ертөнцөөс салахын тулд бид зорилгодоо итгэлтэй, тууштай байхад л болдог. Ийм л энгийн. Анагаахын маш сайн нэгэн эмч та бидний амжилтанд хүрэх алхмуудыг тодорхойлох 6 шатыг гаргасан байна. 1-дүгээрт зорилгоо тодорхойл. 2-дугаарт битгий өөрийгөө зовоогоод ядраагаад бай. 3-дугаарт яагаад амжилтанд хүрч чадахгүй вэ гэж бодохын оронд яагаад амжилтанд хүрч чадах талаараа бод. 4-дүгээрт хэрвээ та амжилтанд хүрч чадахгүй гэж боддог бол хүүхэд насныхаа зан аашийг нэг бүрчлэн бодож үзээд яг хэдий үеэс эхлэн тэгж бодох болсноо олж мэд. 5-дугаарт өөрийнхөө төсөөллөө өөрчлөхийн тулд ямар хүн болмоор байгаагаа бичээд тавь. 6-дугаарт ямар хүн болохоор шийдсэн түүнийхээ дагуу үйлдэлээ цэгцэлж ижил төвшөнд аваач.
Эдгэрийг бичсэн эмч бол баруун талын эргээр байрлах сэтгэл мэдрэлийн доктор Дэвид Харалд Финк юм. Энэ шинэ амьдралаар амьдрах. Тэр цагт баялагын үе таалга онгойн таны төсөөлж мөрөдөж байснаас ч их баялаг таны амьдралд цутгах болно. Мөнгө. Тийм ээ. Маш их. Гэхдээ түүнээс илүү танд амар тайван байдал ирнэ. Та амьдралаа тайван, сэтгэл дүүрэн, амжилттай авч явдаг тэр цөөхөн хэдэн хүмүүсийн буюу нөгөө 5% багтуулна. Та үүнийг өнөөдрөөс эхэл. Танд алдах зүйл юу ч байхгүй. Гэхдээ танд хооштын амьдралынхаа туршид хожиж болох зүйл маш их байна. Асуу. Танд өгөх болно. Хай. Танд олдох болно. Тогш. Танд нээгдэх болно. Бидэнд өнөөдрөөс илүү байх боломж үргэлж байсаар ирсэн.